За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Judeology podcast маань ээлжид дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар оюука маань одоо маш сонирхолтой хэрэг буюу хувьцаа барьцаалгатай холбоотой. За тэр дунд яг энэ хувьцаа барьцаалж байгаа барьцааны гэрээ маань хүчин төгөлт хэсэг дээр маргасан одоо маш тийм сонирхолтой практик тэр болгон одоо өгдөг чинь түгээмэл хүн болгон маргаад байдаггүй ийм хэргийг сонгож авсан надаас айгүй сонирхолтой санагдлаа. За энэ хэргийг ярьж байхдаа холбоотойгоор би бас жоохон мэдээллийн шин чанартай юм явчих юм уу гэж бодлоо. Хүмүүс бас нэг тэр болгоо нөгөө санхүүгийн салбарт ажилладаг ч юм эсвэл өөрө хөрөнгөний зах зээлийг сонирхдаг хүн биш бол бас нэг тэгж амар мэдээд идэг байж магадгүй. Жишээлбэл ОКЧ одоо Монголд яг хідэн хувьцаат компани буюу яг ХК байдаг талаар мэдгүй. Өстө мэдгүй байна. Нөгөө манай компаниуд чинь зөвхөн хоёр төрлийн компани байгаа ч тийм ХК буюу хязгаарлалтмал хариуцлагатай компани, ХК буюу хувьцаат компани гэдэг. Хувьцаат компанийн хувьд ерөнхийдөө нээлттэй хаалттай ангиуд бидний түгээмэл мэддэг нээлттэй буюу Монголын хөрөнгөний бирж дээр одоо хувьцаанд арилжаалагддаг ч юм уу тий. Одоо тийм компаниуд байгаа бидний сайн мэддэг нь Апу байна. За ардын компаниуд байна. За тэгснээр Түмэн шувууд, Лендимент гэдэг юм уу те. Ийм компаниуд нөгөө бид нэр хувьцаагийн сайн авч арилждагаараа сайн мэддэг шүү дээ те. Эдгээр чинь тэгэхээр хек болчиход байгаа. Тэгэхээр оюукагийн бэлтгэсэн маргаан ч гэсэн яг энэ хекаг хувьтай барьцаалгатай холбоотой болохоор надад айгүй сонирхолтой санагдлаа. За сая оюукаас асуусанчлан одоогоор бол яг нийт Монгол улсад бүртгэлтэй 311 хувьцаат компани байд юм байна л та. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээр миний ойлгосноор энийг санхүүгийн зохицуулах хороос бүртгэж явдаг юм билээ. Тэнгүүт хороонд бол 311 бүртгэлтэй хахад Монголын хөрөнгөний биржид 166 бүртгэлтэй гэдэг юм л одоо хөрөнгөний бирж рүү сайт руу ороод харах юм бол за тэндгээр 1-р ангиллын 26, 2-р ангиллын 49 гэдэг нөгөө хөрөнгөний бирж чи өөрөө тогтоосон шалгуур үзүүлэлтээрээ тэр нөгөө бирж дээр арилжаалагдж байгаа хувьцаануудыг чи 1-р ангилал, 2-р ангилал гэдэг тухайн компанийн үйл ажиллагаа, санхүү нөхцөл байдал гээд одоо арилжааныхын тоо хэмжээний шалтгаалаад ингээ ангилдаг штэ тий. Одоо 1-р ангиллынх нь хамгийн их арилжаа явагддаг, хамгийн өсөлт одоо сайтай, муутай бол биш ах сайтай. За тэнгууд тэр жил болгон одоо апдейт хийгдээ шинжлэхдээд тэр компани 1-р ангилд орлоо, тэр компани 1-р ангиллаас гарлаа гэдэг мэдээнүүд явдаг санагдаад байна. Тэнгүүд одоогор л хөрөнгөний биржид 1-р ангиллын 26 шиг хек байгаа юм байна. Тэгээ 2-р ангиллын нэг 49 байд юм байна. 3-р ангиллал гэж бас бүртгэл байд юм байна. Энд нь 89 байд юм байна. За тэгээ яг хуу хөрөнгөний биржийн бүртгэлээс хасагдсан одоо жишээлбэл 150-д орчим компани байгаа ч тийм яа тэгэхээр хороонд бүртгэлтэй 311 тийм Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй 166 энэ яадаг гэж л одоо жишээл ингээд 100 хэдэн компани хөрөнгөний биржид бүртгэлгүй гэдэг чинь одоо хөрөнгөний биржид бид нэр тэр ХК-гийн одоо юуг бол харж чадахгүй штэ тий. Мэдээллийг харж. Тэнгүүд бидний ойлголтоор бол ХК жуулнал хөрөнгөний биржид ямар нэгэн байдлаар бүртгэлтэй ч юм уу байх ёстой штэ тий. Энэ одоо жишээлбэл яадаг гэж хэлээ нөгөө сүүлдэх сургалтын сууж ирсэн чинь хорооны хяналт шалгалт хийдэг хүн тэгж ярьжсэн. Одоо жишээлбэл нөгөө анх хөвчлөлийн үеэр ч юм уу баахан нөгөө түрүүмчид компаниудыг хек олгоод юу компани болгонгуудаа баахан нөгөө цэнхэр ногоон тасалбарч юм уу гэж тараасан шүү дээ тий. Тэр одоо хөвчлөлийн үеэр ингээд хека болоод үлдсэн компаниуд чинь жишээлбэл тэрнээс хойшод ингээд үйл ажиллагаа явуулаагүй байдаг юм байна л та. Үйл ажиллагаа явуулаагүй айгүй олон тооны компани ингээд үлдсэн байдаг юм байна. Тэнгүүд тэр нөгөө нэг олон тооны компани чинь яаж одоо татан буулгадаг вэ гэдэг юм бол нэг бол хувьцаа эзэмшигчдийн одоо шийдвэрээр тий. Нэг бол нөгөө үйл ажиллагаа явуулаад сүүлийн хэдэн сар илүү 2 3 жил нөгөө алдагдaltaй ажиллаж ажиллаад дампуурах нөхцөл байдал бүрддэг штэ тий. Компани хувьд одоо яг дампуурах ерөнхий ойлголтоор тэгээ тэрийн сор яг нарийн судлаг болох нь мэддэггүй. Гэхдээ одоо тийм санхүүгийн нөхцөл байдлаас нүдэд дампуурах нөхцөл байдал бүрдсэн бахан бол одоо татан болгодог гэдэг хоёр л нөхцөл байд юм байна л да. Санхүүгийн нөхцөл болохоор би одоо зохицуулагч байгууллагаас тэр компанийг татан болгох. Тэнгүүт нөгөө сая дурдсан байгаа одоо хороонд бүртгэлтэй гэснээр биржид бүртгэлгүй энэ 100 гаруй ХК-гийн хувьд болохоор одоо жишээлбэл үйл ажиллагаа ерөөсөө явуулдаггүй тий. Тэнгүүт хороо татан болох боломжгүй. Нөгөө талаараа нөгөө хувьцаа эзэмшигч нь хин хаана ямар цэнхэр ногоон тасалбараа цэнхэр ягаан жилүү тасалбар аваад үлдсэн нь одоо бүртгэлтэй биш тий. Тэр нь аягүй тодорхой биш байдаг болохоор нөгөө тэр хувьцаа эзэмшигчдийнх нь дийлэнх ч юм уу тий хуралдаал татан болгох шийдвэр гаргаад авах гэсэн ямар ч боломж байдгүй юм байна л да. Яг зомби шиг үлдсэн юм шиг. Тийм болохоор угаасаа ингээд зохицуулагч байгууллагаач тэрийг татан болгож чаддаггүй угаасаа хин ч ингээд үйл ажиллагааг нь аваа явдаггүй те хувьцаа эзэмшигч буюу тэр нэг хөрөнгө оруулсан хүмүүс нь ч одоо жишээлбэл тэргээ бараг мэдхтэй мэдхгүйтэй байдаг болохоор одоо хүртэл одоо ингээд бүртгэлтэй байдаг 100 гаруй 100 яг хэдгэлээ те ийм хека бол хорон дээр бүртгэлтэй явж идэг гэж нэрээ ярьжсэн сонирхолтой. Харин сонирхолтой юм байна. Бас жоохон хуулийн
юу маягийн юм бэ те? Хийдэл маягийн Нэг тийм нэг гэп шийдвэр маяг юм те. байгаа харин тий. Тэгээ яг хуу шууд бас ингээд татан муулах чи гэх тэнгуут өмнө нь бас ганц хоёр марчсан гарганууд байд юм байна л да. Жишээлбэл зарим хүмүүс нь бол одоо тэр компани төвцөө эзэмшнэ гэдгээ эзэмшиж байгаа гэдгийг мэддэг юм байна л да. Аха. Тэгэл тэр яг нөгөө нийтэд тараагаад өчгсөн болохоор тэгэл уул нь баг Монголын бүх иргэншил нэг цэнхэр нугаан тусалбартай байсан гэдэг ч тийм 90-ад оны үед чинь. Тэнгүү тэр үед чинь зарим хүн нь одоо тэрийг жишээлбэл ах トゥ мөдө шилжүүлээд төгчсөн байж майнгут одоо тэр компани 1 2 ширхэг хувьцаатай хүмүүс жишээлбэл ирээд татан болгох нөгөө хувьцаа эзэмшигчийн эрхийг ярьдаг те нөгөө жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг ярьдаг одоо ийм боломж бүрдэг байхад татан болох боломжгүй гэдэг энэ асуудлууд хөндөгдөг учраас бас зохицуулагч байгууллагын зүгээс бол ямар нэг арга хэмжээ авч чаддаггүй мэн гэж одоо ойлгосон. Тийм болохоор эднэрийг одоо яг цаашаа яах талаар ер нь стил ингээл яг тийм тодорхой шийдэл төрж чадахгүй явж байгаа юм шиг байна лээ. Зүг зүг. Тийм байна. Тэгээ яг хуу манай нэг хөрөнгөний зах зээл сонирхдаг хүмүүсээс дийлэх тохиолдолд миний ойлгож байгаагаар яг Монголын хөрөнгөний бирж дээр идэвхтэй арилжаалагдж байгаа 1 2 дугаар нээлттэй ихийг агуудын л өрн одоо хувьцааны ч юм уу үйл ажиллагаа санхүүгийн мэдээллүүдийг бол авдаг ах. Одоо жишээлбэл тэр нээлттэй хийгүүч юм бол айгүй идэвхтэй те улирлаар хагас жилээр дандаа үйл ажиллагаа санхүүгийн тайлан гаргаал тэгэл хувьцаа төвчтэй хурал гэж жилд одоо хийгээл те. Сая 3 сарын сүүлээр 4 сарын сүүлээр гэж бахан компаниудын хувьцаа төвчтэй хурал мурал болдог ч юм уу. Ийм нэлээд одоо сайн үйл ажиллагаатай компаниудын талаар мэдээлэлтэй хагаад яг энэ бусад хека дээр яг юу болдог талаар бас мэдээлэлгүй байдаг гэж магадгүй ч бодоод энд тэндээс сонссон мэдээлэл авалтлаа. Тэгээ маргаан руу орох уу? За тэгээ сонирхолтой мэдээлэл бас хуваалцсанд баярлалаа. За өнөөдрийн маргаан маань бол яг ерөнхий гарчгийг одоо юу гэж өгч болохоор байна вэ гэхээр хувьцаат компани хувьцааг одоо барьцаалах хэлцэл хийж байгаа тохиолдолд зохицуулагч байгууллага буюу санхүүгийн зохицуулах орноос ер нь зөвшөөрөл авах шаардлагатай мүү үгүй мүү гэдэг одоо асуултад хариулт болсон ийм маргаан байгаа. За энэхүү маргааны тухайд гэвэл улсын дэжүүхээр бол саяхан шийдвэрлэгдсэн. За улсын дэжүүхээр 2025 оны 2 дугаар сарын 25-нд шийдвэрлэгдсэн 46 гэсэн ийм дугаартай тогтоол байгаа. За анхан шатны шүүхээр бол 24 оны 10 сард, давзаалдах шатны шүүхээр 24 оны 12 сард тус шийдвэрлэгдэж байсан байна. За энэхүү маргааны хүрээнд бол одоо хэд хэдэн хуулиудын зохицуултыг тайлбарладаг. За тодорхойлбол хөдлөх эд хөрөнгө эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, за үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудын зарим зохицуултыг одоо наривчлан тайлбарлаж тэдгээрийг одоо практикт хэрхэн яаж ойлгох вэ гэдэг тийм хууль хэрэглээний гаргалгаануудыг гаргаж өгснөөрөө энэ маргаан маань бас хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байсан гэж харсан. За хэмжлэгчийн тухайд гэвэл иргэн байгаад байгаа. За хариуцагч нь бол хязгаарлагдмал хариуцлагатай компани байгаа. За нэхэмжлэгч хариуцагч хоёр маань одоо ямар эрх зүйн харилцаанд орсон бэ гэхлээр 2019 онд нэхэмжлэгч хариуцагч хоёр маань зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. За тэгээд тухайн гэрээний хүрээнд бол одоогийн нэхэмжлэгч маань зээлдүүлэгч, за хариуцагч маань зээлдэгч буюу мөнгө одоо зээлж авсан хүннийх нь. За тэгээд талууд 2019 оны 11 сарын 1-ний өдөр холбогдох барьцааны одоо зээлийн гэрээний дагуу 2 тэрбум 500 сая төгрөгийг зээлсэн байгаа. За тэгэхээр энэхүү 2 тэрбум 500 сая төгрөгөө зээлэхдээ яг нэг шүүхийн шийдвэр дээр бичигдсэн үйл баримтаас харахад нэг сар гаруй хугацаатай зээлсэн байгаа юм. За тэгээ ингэхдээ бол 24% хүүтэйгээр зээлсэн байдаг. За энэхүү маш өндөр үнийн дүнтэй одоо ийм маргаан байгаа зээл байгаа учраас мэдээж хэрэг зээлийн одоо эрсдэлд орвол зээлдүүлэгчийн зүгээс өөрийнхөө баталгааг хангах үүднээс барьцааны гэрээ байгуулах нь тодорхой. За энэхүү маргааны тухайд бол барьцааны гэрээний зүйл нь бол хувьцаат компани хувьцаа байсан байгаа. За тухайн үед бол АО гэдэг нэртэй ийм хувьцаат энэ нөгөө нэрийн товчлоод хэлчихэж байгаа шүү. Эхний үсгүүд нь АО гэсэн нэртэй хувьцаат компани хувьцааны 40%-ийг нь бол одоо энэ манай зээлдэгч компани маань эзэмшдэг байсан. За тэгээд энэ эзэмшдэг 40%-а зээлдүүлэгчид бол энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлсэн байдаг. За тэгээ энэ 40% нь болохоор яг нөгөө одоо тухайн хувьцаат компанийнхаа яг нөгөө хувьцаанд одоо хөрөвхөөр нийт 69654 ширхэг ийм хувьцаа болсон байдаг. За тэгээд талууд инхүү гэрээ байгуулад яг зээлийн гэрээний нөгөө анхдагч тохирсон хугацаа дуусгаар болоход бол зээлдэгч маань юугаа төлж чадаагүй, зээлийн төлбөрөө төлж чадаагүй. За тэгээд зээлдэгч одоо удаа дараа хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг нийт 2 удаа сонгосон байдаг. За тэгээд эцэстээ яадаг вэ гэхээр
2019 оны 11 сарын 1-ний өдөр байгуулагдаж байсан зээлийн гэрээ маань дунд нь 2 удаагийн сонголт хийснээр 2023 оны 10 сарын 31-ний өдөр дуусгаруулж байгаа. Үндсэндээ нэг 4 жил орчмын хугацаагаар зээлийн гэрээний маань хугацаа сунгагдсан гэсэн үг. Хамгийн анх ер нь бол сар гаруйгийн хугацаатай зээлсэн ийм одоо зээлсэн тийм гэрээ байсан байгаа. За тэгээд анх 2 тэрбум 500 сая төгрөг зээлжсэн. Тэгээд 4 жил өнгөрчөж байгаа 24% хүүтэй гэж бодохоор нийт бол энэ 4 жилийн хугацаанд одоо 2 тэрбум 395 сая орчим төгрөгийн ийм хүү хөрөмтлөгдсөн. Тэгэхээр та бүхэн маань бодоод үзвэл үндсүүний зээлийн дуу маань 2 тэрбум 500 сая төгрөг. За хүүгийн төлбөр маань 2 тэрбум 300 сая төгрөг. Тэгэхээр ингээ маш өндөр одоо зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн үнийн дүнгийн харьцаа ингээд нэлээд өндөр гарч ирж байгаа. За тэгээд яг хамгийн сүүлийн одоо талуудын тохирсон хугацаа буюу 2023 оны 10 сарын 31-ний хугацаа өнгөрөөд зээлдэгч маань одоо зээлийн төлбөрөө төлөхгүй хэвээр байсан. За тэгээд 2 сар харсны эцэст одоо зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч маань шүүхэд бол нэхэмжил гаргасан байдаг. За нэхэмжлийн шаардлагатай бол үндсэн 3 дид хэсгийг багтааж байгаа. За эхнийх нь бол зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн үнийн дүн нэмэгдүүлээд 4 тэрбум 895 сая орчим төгрөгийг гаргуулна гэдэг эхний нэхэмжлийн шаардлага. За удаах нь бол зээлийн одоо гэрээний үргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг шаардлага. За барьцаа хөрөнгө гэдэг маань нөгөө хувьцаат компани 40% хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн үг. За тэгээ 3 дугаар нэхэмжлийн шаардлага нь бол барьцаа хөрөнгөнд зээлийн үр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй. За эсвэл боломжгүй бол хариуцагчийн бусад дэд хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг одоо төлөвлөх гэдэг ийм нэхэмжлийн шаардлага гаргасан. За энэ 3 дахь нэхэмжлийн шаардлага дээр багахан тодруулах өгөхөд яг талууд бол нөгөө зээлийн гэрээний дотроо эсвэл барьцааны гэрээндээ ч юм уу одоо тухайн барьцааны зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол өөр бусад дэд хөрөнгө зээлдэгчийн дэд хөрөнгөөр өөрийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг тохиролцоо одоо талууд хийсэн юм уу үгүй мүү гэдэг нь бол шүүгийн шийдвэрээс тийм ил тод харагдаагүй. Гэхдээ ер нь одоо практикт ийм зээлийн гэрээтэй холбоотой за нийт ялангуяа ийм бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг нэмэлт нэхэмжлийн шаардлагатай маргаануудыг харахаар шүүх бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь дийлэх байт юм лээ. Тэгэд энэ бол яг нэхэмжлийн шаардлагыг хүлээж авсныхаа дараа хэрэгсэхгүй болгож байгаа нь бол биднэрт ингээ шүүхийн шийдвэрээс харагдаж байгаа. Түүнээс гадна бас практик дээр анханасаа одоо нэхэмжлийн нэхэмжлийг шүүх хүлээн авдаггүй тохиолдол бас нэлээд байдаг гэж сонссон. Яагаад гэвэл нөгөө бусад хөрөнгөөс өөрийн гүйцэтгэлийг хангуулна гэхээр шаардж байгаа шаардлага маань тодорхойгүй. Яг ямар хөрөнгөөс өргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг юм. За тэр бусад хөрөнгө гэдэгтэй холбоотой тохиролцоог талууд зээлийн болон барьцааны гэрээнд хийсэн юм уу үгүй мүү гэдэг асуудал ингээ хөндөгдөд. За тэгээд нэхэмжлийн шаардлага хэтэрхий ерөнхий байгаа учраас шүүх бол анханасаа ийм төрлийн нэхэмжлийн шаардлагыг хүлээн авахгүй байхын дийлэх байдаг. За хүлээн авч шийдвэрлсэн цөөн хэдэн тохиолдлыг харахад шүүх бол ийм нэхэмжлийн шаардлагыг хангахгүй байхнаас түгээмэл байд юм билээ. А тэгээд яг ямар тохиолдолд одоо ийм шаардлага хэрэгцээ үйлчлэлтэй хэвээр байгаад байна гэд харахаар хэрвээ талууд зээлийн гэрээний яг ийм маргаантай явж байгаа шүүхтэр эвлэлийн гэрээ байгуулсан тохиолдолд талууд эвлэлийн гэрээн дээр бусад хөрөнгөөр өөрийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохирч болж байгаа. Шүүх бас тэр одоо тохиролцоог бол хүчин төгөлдөр гэж баталдаг юм билээ. Тэр үүнээс бусад тохиолдолд бол шүүхтэр одоо бусад хөрөнгөөр өөрийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг нэхэмжлийн шаардлага бол хангахдахгүй. За энэ маргаан дээр нэгэн айлын 3 дахь нэхэмжлийн шаардлага буюу бусад хөрөнгөөр өөрийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага аль ч шатны шүүгээр хангагдаагүй. За тэгэхээр энэ хэсэгтэй холбоотой асуудлыг ерөөдөө цаашид дурдахгүй явнаа гэсэн үг. За тэгээд талууд маань ер нь ямар үндслээр маргадаг вэ гэдгийг товч танилцуулъя. За нэхэмжлэгч маань энэ одоо 4 тэрбум гаруй төгрөгөө нэхэмжлэхтэй бол ер нь бол нөгөө хугацаа хэтэрсэн байгаа боловч төлөхгүй байгаа учраас мөнгөө гаргуулъя гэдэг энгийн байдлаар тайлбарлаж байгаа. А тэгээд та бүхэн энд анзаарсан бол үндсэн төлбөр хүү гэдэг ийм хоёр төрлийн одоо бүрэлдэхүүнтэй зээл маань. За талууд бол ан залдан тохироогүй байгаад байгаа. За хариуцагч маань бол юу гэж одоо хариу маргадаг вэ гэхлээр нэхэмжлийн шаардлагаас бол одоо үндсэн зээлээ бол хүлээн зөвшөөрж байгаа. За тэр 2 тэрбум 500 сая төгрөгөө бол хүлээн зөвшөөрж байгаа. За яг хүүтэй холбоотой нэг 2 тэрбум 395 сая төгрөг байгаад байгаа. За тэрэн дээр ер нь бол маргана. За тэн дээр юу гэж маргадаг вэ гэхлээр энэ одоо иргэний хуулийн 282-ийн 2 дугаар зүйлд хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх хуульчны ашиг сонирхолд илт хохиролттой болвол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр одоогийн маргааны хувьд бол жилийн 24% хүүтэй тохирсон. Тэгэхээр энэ 24% хүү бол хэд өндөр байна гэж үзээд
зээлдэгч маань энийг бууруулъя. Шүүхийг одоо энэ зээлдэгчийн ашиг сонирхлыг харгалзан үзэж бууруулж өгөөч гэдэг байдлаар хариу тайлбар өгдөг. За удаах нь бол хариуцагчийн удаах тайлбар бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хэмжлийн шаардлагатай холбоотой. За энэ дээр юу гэж хэлдэг вэ гэхээр одоо энэ зээлдэгч компани маань хуулийн этгээдийн дүрмэн дээр нь одоо их хэмжээний хилцэл хийх, сонирхлын зөрчилтэй хилцэл хийх журмуудыг бол тодорхойлсон байдаг. За ингээд нөгөө компани үйлд нийцүүлээд их хэмжээний хилцлийг бол одоо төлөөлөл удирдах зөвлөл хэрэг төлөөлөл удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хийнэ гэж одоо жишээлбэл тодорхойлсон байгаа. Тэгмэд одоогийн маргааны үрээ нөгөө гүйцэтгэх захирал зээлийн гэрээнд гар үсэг зураа авсан. За тэгээ хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр яг тухайн одоо хэмжээний хилцлийг хийх үү үгүй юу гэдэг шийдвэр гараагүй байсан. Тийм учраас барьцааны гэрээг одоо хийх хэсэг зөвшөөрөл олгох суурь шийдвэр нь зээлдэгчийн компаниас гараагүй учраас барьцааны гэрээ маань хүчин төгөлдөр бус гэж маргадаг. За тэгээд ийм учраас бол одоо энэ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж шүүхэд тайлбарладаг. За тэгээд үүнтэй холбогдуулаад хариуцагч маань бас сөрөг нэхэмжлийн шаардлага гаргадаг. Тэр нь юу вэ гэхээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр босуулахыг тогтоолгоё гэдэг ийм нэхэмжлийн шаардлага гаргаж байгаа. За тэгээд талууд товчхондоо бол эдгээр үндслээр маргасан байгаа. За тэгээд хариуцагч маань бас одоо энэ нөгөө барьцааны гэрээтэй нэхэмжлэгчийн зүгээс энэ хариуцагчийн хилээд байгаа тайлбартай холбоотой бас сөрөг тайлбар хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэхээр одоо тэр сонирхлын зөрчилтэй их хэмжээний хилцэл хийхдээ эрх бүхий этгээдээс буюу хувьцаа эзэмшигчтэй хурлаас зөвшөөрөл аваагүй гэж хэлээд байгаа. За энэ маань бол ийм зөвшөөрөл аваагүй гэдэг нь компани тухайн одоо зөвшөөрөл аваагүй гүйцэтгэх захиралтайгаа ч юм уу хариуцлага тооцох асуудал болохоос биш. Одоо тухайн компанитай гэрээ байгуулсан зээлдүүлэгч буюу энэ 3 дахь этгээдийн гэрээг хүчингүй болгох үндслэл биш ээ. Энэ бол компани дотоод асуудал гэсэн байдлаар нэхэмжлэгч байр суурьаа илэрхийлдэг. За тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрлэг орцгоё. За анхан шатны шүүхийн шийдвэр бол нөгөө 3 шатны нэхэмжлийн шаардлагаас бол зөвхөн одоо үндсэн зээлийн төлбөр буюу зээл хүүгийн төлбөр буюу 4 тэрбум 495 сая орчим төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаад за тэгээд үлдсэн шаардлагуудыг хангадаггүй. За тэгээд сөрөг нэхэмжлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг. Сөрөг нэхэмжлийн шаардлага маань бол барьцааны гэрээг хүчин төгөлдөр бас тооцоолох байсан. За анхан шатны шүүх энэ эдгээр одоо шийдвэрийг гаргахдаа иргэний хуулийн холбогдох зохицуулт болон компани тухай хуулийн зохицуултыг хэрэглэдэг. За тодорхойлбол талуудын хооронд одоо байгуулсан зээлийн гэрээг харахаар хэмжлэгч буюу одоо зээлдүүлэгч маань бол нөгөө банк одоо их бүхий зээл олгох одоо эрхтэй тийм тусгай зөвшөөрөлтэй банк юм уу одоо эрх бүхий бусад этгээд бол биш. Тэгэхээр энэ талуудын хооронд байгуулагдсан гэрээ маань иргэний хуулийн 281 заасан нөгөө нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээ байгаад байгаа. За тэгээд иргэний хуулийн 282 дээр болохоор нэг удаагийн шинжтэй ашиг олох зорилгогүй болвол одоо хүү тогтоож болно гэж заасан. Тэгэхээр энэ зохицуултуудыг бол талуудын хооронд бол одоо энэ гэрээний харилцаа үүссэн байна гэж анхан шатны шүүх тодорхойлж байгаа. За компани тухай хуулийн ямар залтуудыг шилдэг вэ гэхээр компани одоо эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал байна. За их хэмжээний хилцэлтэй холбоотой зохицуултуудыг бас ишилдэг. За энэ дээр их хэмжээний хилцэл гэж юу хэлэх вэ гэхээр хилцэл хийхийн өмнөх компани одоо балансын активын нийт дүнгийн 25%-аас дээшээ байвал ерөнхийдөө их хэмжээний хилцэл тооцогддог. За тэгээ их хэмжээний хилцлийг хийхдээ төлөөлөл удирдах зөвлөл хэрэг байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын саналаар хийдэг ийм хийх шийдвэрийг гаргадаг ийм зохицуултууд одоо компани тухайд үйлчилж байна. За эдгээрийг анхан шатны шүүх бол шийдвэрийнхээ үндэслэл болгодог. За эдгээр залтыг хэрхэн одоо хууль хэрэглээний түвшинд тайлбарладаг вэ гэхлээр за талууд бол энэ иргэний хуулийн 281-ийн 1 заасан зээлийн гэрээ байгуулсан талаар огт маргаагүй байгаа. За харин хариуцагчийн зүгээс бол энэ зээлийн гэрээний хүрээнд тогтоосон хүүгийн хэмжээ бол одоо хэд өндөр гэдэг ийм асуудлаар маргасан. За үүн дээр бол анхан шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээ нь бол одоо зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд их тохиролттой тогтогдсон гэж үзэх үндсэл тогтогдохгүй байна. Тиймээс зээлийн хүүг багасгах үндсэлгүй гэж шийдвэрлэдэг. За хоёрдугаарт нь яг тэр барьцааны гэрээтэй холбоотой одоо чухал дүгнэлтүүдийг хийдэг. За ингэхдээ юу гэдэг вэ гэхээр за зээлдэгч маань одоо нэг хувьцаат компанийнхаа хувьцаат компани одоо 40% эзлэхүүц тэр хувьцааг барьцаалсан. За ингэхдээ бол тухайн хувьцаат компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар хилцүүлэх ёстой байсан байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл зээлдэгч маань өөрөө нэг бие даасан компани. Ингэхдээ 3 дахь тэр хувьцаат компани хувьцааг
эзэмшдэг. За тэр эзэмшиж байгаа 3 дахь компанийн хувьцааг зээлдэгчид барьцаалуулсан. За ингэхдээ яах ёстой байсан бэ гэхээр нөгөө 3 дахь хувьцаат компанийнхаа одоо хувьцаа эзэмшигчдийн хурлаар нь шийдвэр гаргуулад одоо нөгөө хувьцааг нь барьцаалуулах талаар ийм шийдвэр гаргуулах хэрэгтэй байсан гэж анхаарчны шүүх үздэг. За тэгээд эдгээр шаардлагыг хангаагүй учраас талуудын хооронд байгаа ус энэ барьцааны гэрээ нь бол иргэний үеийн 56-гийн нэгт заасан хууль зөрчсөн. За хууль зөрчсөн гэдэг нь нөгөө компани тухай хуулийн хэмжээний хэлцэлтэй холбоотой хууль зөрчсөн. За тэгээд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэд 56-гийн 1-1 болон 56-гийн 1-8 гэсэн хоёр одоо хэлцлийг хүчингү болгуулахад үндэслэлдэг хоёр заалтыг хавсраад ингээд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус тооцоод сөрөг нэхэмжлийн шаардлагыг хангаж шийдвэрсэн байна. За ингэнгүүт одоо нөгөө нэхэмжлэгчийн маань ашиг сонирхол нь нэг хэсэгчлэн хангагдчихж байгаа. Хэдийгээр үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөр авч чадж байгаа боловч хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа өрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаагаа авч чадаагүй шүүхээс тийм учраас нэхэмжлэгч маань давзаалдах журмаар гомдол гаргадаг. За тэгээд давзаалдах шатны шүүхийн хувьд бол анхан шатны шүүхтэй шийдлийн хувьд бол адилхан. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлийн шаардлагыг хангасан хэвээрээ за үндсэн нэхэмжлийн шаардлагаас тэр барьцаа өрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах за бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. За гэхдээ давзаалдах шатны шүүхийн хувьд бол хэрэгэлсэн хууль за тэдгээр хуулиудаа тайлбарлсан байдал буюу хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхээс ялгаатай байсан байгаа. За та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал анхан шатны шүүх тэр барьцааны гэрээтэй холбоотой дүгнэлт гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэгэлсэн байна гэж давзаалдах шатны шүүх дүгнэдэг. За ингэхдээ энэ барьцааны зүйл маань бол хувьцаат компани хувьцаа байгаад байна. Тэгэхээр энэ хувьцаат компани хувьцаатай холбоотой асуудал нь дан ганц компани тухай хуулиар зогсохгүй үнэт заасны зах зээлийн тухай хуулийн үйлдэлт хамаарах юм байна гэж дүгнэдэг. За тэгээд тэр одоо хувьцааг нь барьцаалсан компани маань хувьцаат компани буюу зохицуулалтад этгээд байгаа учраас энэ хувьцаагийн барьцаалах шийдвэрийг одоо гаргахын өмнө санхүүгийн зохицуулах хороо буюу зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй байсан. За талууд бол энэ хувьцаат компани хувьцааг барьцаалахдаа холбогдох зөвшөөрлийг аваагүй учраас барьцааны гэрээ нь одоо иргэний үе заасан хууль зөрчсөн. За хууль заасан тохиолдолд зохигт хэдийн зөвшөөрөл аваагүй хилцэл гэдэг үндслээр хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэдэг. За тэгээд яг нөгөө анхан шатны шүүх гэрээг хэмжээний хилцэл гэж үзэж байгаатай холбоотой дүгнэлтийг бол давзаалдах шатны шүүх няцаадаг. Ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр их хэмжээний хилцлийг одоо нөгөө байгуулах шийдвэр гаргах хэсэг асуудал бол компани дотоод зохион байгуулалтын асуудал. За тэгээд тийм дотоод зохион байгуулалтын асуудлыг бол одоо хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй байсан гэж үзээд 3 дахь этгээтэй байгуулсан гэрээг нь хүчингү болгох үндэслэхгүй гэж үздэг байгаа. За ингээд нэхэмжлэгчийн хувьд нөгөө эрх ашиг нь одоо сэргэхгүй хэвээр байгаад байгаа учраас хяналтын журмаар ихэнх гомдол гаргасан. За хяналтын шатны шүүхэд бол нэхэмжлэгч гаргасан гомдлын агуулга нь бол анхан болон давзаалдах шатны шүүх шийдийн хувьд ижилхэн боловч хууль хэрэглээний хувьд зөрүүтэй дүгнэлт гаргалаа гэдэг үндслээр гомдол гаргасан. За хяналтын шатны шүүх ч гэсэн тусам маргааныг иргэний процесс хуулийн 172-2-1 заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэн үндслээр хүлээн авч шийдвэрлсэн. За хяналтын шатны шүүхийн шийдлийн хувьд бол маш сонирхолтой. Ингэхдээ бол одоо анхан болон давзаалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулад шийдлийг бол эргүүлдэг байгаа. За ингэхдээ хяналтын шатны шүүх компани тухай хууль, иргэний хууль болон үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэдэг. За юуны өмнө маргааны зүйлээ ингээд хяналтын шатны шүүх ахаад эхнээс нь тодорхойлоод явж байгаа. За талууд бол иргэний хуулийн 281-ийг заасан зээлийн гэрээ байгуулсан дээр бол маргаагүй юм байна. За юун дээр маргаж байгаа вэ гэхлээр тэр талуудын оронд байгуулагдсан барьцааны гэрээ өөрөө хуульд нийцэх хүчин төгөлдөр гэрээ мөн үү үгүй юу гэдэг нь өөрөө энэхүү маргааны зүйл болжээ. За тэгээд тэр барьцааны зүйл нь өөрөө юу юм бэ гэхлээр одоо 3 дахь хувьцаат компани хувьцаа байгаад байна гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. За тэгвэл маргааны зүйл дээр үндэслээд хоёр шатны шүүх ямар хууль хэрэглээний зөрүү гаргасан бэ гэхлээр шийдлийн хувьд бол үндсэн одоо яг зээлийн үнийн дүн гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлсэн. За тэгээд сөрөг нэхэмжлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн. Гэхдээ барьцааны гэрээг бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр шийдлийн хувьд бол анхан болон давзаалдах шатны шүүх зөрүүгүй боловч хууль хэрэглээний хувьд бол анхан шатны шүүх барьцааны гэрээг хэмжээний хилцэл байгуулах журам зөрчил үндслэр хүчингү болгосон.
Харин давзаалгачдын шүүх барьцааны гэрээг зохицуулагч эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах гэдэг үндслээр тус тус хүчингүй болгочихж байгаа. За тэгэхээр энэ одоо хууль хэрэглээний зөрүүн дээр бол улсын дээд жүх тодорхой дүгнэлт хийдэг. За дээд жүхийн шийдэл юу вэ гэхлээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна буюу анхан давзаалагчдын шүүхийн шийдлийн эсрэг дүгнэлт гаргаж байгаа. За тэгээд тийм учраас барьцааны зүйлээс өөрийн гүйцэтгэлийг хангуулах нь ихэвчлэн шаардлагыг хангах үндслэл тогтоогдсон гэж үздэг. За анхан болон давзаалагчдын шүүхийн хувьд хууль хэрэглээний ямар алдаа гаргасан бэ гэдгийг хяналтчдын шүүх наривчлан дүгнэж байгаа. За ингэхдээ анхаачдын шүүх бол одоо барьцааны гэрээ хүчингү гэж үзэхдээ хамгийн сонирхолтой нь зээлдэгчийн хувьцаа эзэмшигчдийн хуралч биш бүр нөгөө хувьцааг нь барьцаалсан 3 дахь одоо хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар их хэмжээний хилцэл батлагдах уугүй юу гэдэг шийдвэр гарах ёстой байсан гэж тайлбарладаг. За энийг бол дээд жүх нязааж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ их хэмжээний хилцэлч хэний хувьд хэмжээний хилцэлээ гэж одоо хариуцагч маргаад байгаа вэ гэхлээр зээлдэгч компанийн хувьд хэмжээний хилцэл гэж маргаад байгаа. Тэрнээс биш тэр 3 дахь одоо хувьцаат компанийн хувьд хэмжээний хилцэл болсон гэж огт маргаагүй. Гэтэл анхаачдны шүүх бол тэр 3 дахь компанийн хувьд хэмжээний хилцэл гэж үзээд одоо энэ субъектээ буруу тодорхойлоод хамаагүй тэр одоо хувьцаанд барьцаалагдсан 3 дахь хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар тухайн хувьцааг барьцаалах уугүй юу гэдэг шийдвэр гаргана гэсэн байдлаар буруу дүгнэлт хийсэн байна гэж үздэг байгаа. За энэ нь бол буруу. За давзаалагчны шүүхийн тухайд гэвэл зохицуулт одоо хувьцаат компани маань өөр зохицуулттай хуулийн этгээд учраас санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан уугүй юу гэдэг дээр авах ёстой байсан гэж үздэг. За энийг бол хяналтчдын шүүх дараах үндслээр няцаадаг. За үн цасны зах зээлийн тухай хуулийн 24-р зүйлийн 5 дахь хэсэгт бол зохицуулттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь хорооны зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах, бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэсэн байна. За тэгээд энэ нь бол хувьцаат компани хэлбэртэй зохицуулттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна гэсэн байна. За тэгэхээр ямар тохиолдолд санхүүгийн зохицуулах хорооны одоо зөвшөөрлийг авах вэ гэхлээр энэ дээр яг маш тодорхой заасан зохицуулттай этгээд байх хэрэгтэй байна гэдэг. За тэгвэл зохицуулттай этгээд гэж хэнийг хэлэх юм бэ гэдгийг улсын дээдчээ дүгнэхтэй. За энэ дээр бол одоо хөрөнгөний зах зээл дээр яг нөгөө туслах чиг үүрэгтэй оролцдог мэргэжлийн этгээдүүд байгаа. За үүнд нь бол брокер, дилер, андрейтер, хөрөнгө оруулалтын зөвлөх, за хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг ийм байгууллагуудыг бол одоо үн цасны зах зээлийн ийм зохицуулттай этгээд гэж үзнэ. Тэрнээс биш шүү дээ. Тийм. Үн цасны зах зээлийн тухай хуулийн 24-р зүйлд чинь нэг 18-9 ийм этгээд заасан байдаг шүү дээ. Аха. Тэнгүүд давзаалагчдын шүүх болохоор одоо яг үн цасны зах одоо хөрөнгөний бирж дээр хувьцаагаа нээлттэй ч юм уу хаалттай ч юм уу арилжуулж байгаа тэр компаниг зохицуулттай этгээд гэж үзээд байгаа нь ер нь бол буруу байна гэж хэлж байгаа. Тэгээд хоёрдугаарт нэлээд тийм зарчмын шинжтэй том зүйл хэлдэг. За хөрөнгөний зах зээлийг бол нөгөө биржийн бус анхдагч ба хоёр дахь энтер гэдэг ангилдаг юм байна л да. За тэнгууд анхдах зах зээл гэдэг нь нөгөө хөрөнгөний бирж дээр яг нээлттэй олон нийтэд санал болгож байгаа нь гэж одоо миний хувьд ойлгоод байгаа юм. За тэнгууд анхдагч зах зээл дээр тухайн одоо хувьцаагаа санд болгох процессд бол санхүүгийн зохицуулах хорооны оролцоо их байдаг, хяналт их байдаг. За энэ хоёр дахь зах зээл дээр буюу одоо миний хувьд одоо энэ хувьцаат компани хувьцааг 40% хувьцааг авцсан. За энэ 40% хувьцаагаа санхүүгийн эргэлтэнд оруулах буюу барьцаалах ч юм уу бусад этгээдэд шилжүүлэх буюу ийм хоёр дахь зах зээлийн харилцаан дээр бол санхүүгийн зохицуулах хорооны оролцоо бол буураад ирд юм байна. Тэгээд энэ нь яагаад вэ гэхээр нэг хоёр дахь зах зээл дээр энэ хувьцаа чинь бас тодорхой хэмжээнд арилжаалагдж яах тийм эдийн засгийн эргэлтэнд орж яхах нь зөв шүү дээ. Яг эдийн засгийн агуулгаараа. Тийм учраас ингээд санхүүгийн зохицуулах хорооны оролцоо ингээд буураад ороод ирдэг. Гэтэл ингээд хоёр дахь зах зээл дээр хувьцаагаа барьцаалахад хүртэл санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна гэж одоо ойлгож байгаа нь өөрөө энэ үнэт цаасны зах зээлийн зарчимтай нийцгүй гэж улсын дэд жүх дүгндэг байгаа. За тэгээд хууль хэрэглээний хувьд болохоор хөдлөх эд хөрөнгө ба эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль дээр тэгвэл юу гэсэн байгаа вэ гэдгийг одоо улсын дэд жүх тайлбарладаг. Яагаад энэ хуулийг хишилж ийн гэхээр хувьцаа бол өөрөө хөдлөх эд хөрөнгө. За тэгээд яг энэ хувьцаа барьцаалахтай холбоотой зохицуултыг бол энэ хуулиар бас давхар зохицуулж байгаа гэсэн үг. За энэ хууль дээр тэгвэл яг хувьцаа барьцаалахтай холбоотой ямар зохицуулт байдаг вэ гэхээр зохицуултаа зах зээл дэх үнэт цаасыг барьцаалахтай холбоотой харилцааг энэ хуульд үндэслэн үнэт цаасыг зохицуулах хянах эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар зохицуулна гэж байгаа. За тэгэхээр хувьцаат компани хувьцааг барьцаалахтай холбоотой харилцааг эрх бүхий байгууллагын тогтоосон журам буюу санхүүгийн зохицуулах хороо тухайлбал
журам гаргасан байгаад тэргээр нь зохицуулах юм байна гэж ойлгоно. За тэнгууд үүнтэй холбоотой журмыг санхүүгийн зохицуулахаар 2018 онд гаргасан байдаг. За энэ үнэт цаас барьцаалах журам бол одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байгаа. За энэхүү журам дээр тэгвэл ямар зохицуулалт байна гэхлээр барьцааны мэдээлэл гэдэг зүйл нь захин мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажснаар хүчин төгөлдөр болно гэж байгаа. За энэ үгнээс нь уншвал барьцааны гэрээний хүчин төгөлдөр болно биш. Барьцааны мэдээлэл гэдэг зүйл чинь яавал хүчин төгөлдөр болох юм бэ гэдгийг хэлээд өгсөн. За барьцааны мэдээлэл гэдэг зүйлээ та бүртгүүлж болно. За захин мэдээллийн санд бүртгэгдснээр энэ чинь хүчин төгөлдөр болно гэж хэлж байгаа. Тэгэхээр барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг бол энэ журмаар ингээ яг бичээгүй. Тэгэхээр барьцааны мэдээллийг бүртгүүлээгүй нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ чинь хүчин төгөлдөр хэвээр байна гэж хяналтчны шүүхт өгөндөг. За тэгвэл барьцааны мэдээлэл гэдэг зүйл өөрөө ямар ач холбогдолтой юм гэхлээр бүртгүүлснээр нөгөө талуудын хувьд одоо үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалал тогтоох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл тухайн барьцааг тухайн хувьцааг одоо зэрэгцүүлэн 3 этгээдэд нэгэн зэрэг барьцаасан тохиолдолд хинэн төрүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах вэ гэдэг дарааллыг тогтооход ач холбогдолтой гэж. Тэгээ одоо төрүүлж бүртгүүлсэн нь төрүүлж одоо барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах буюу барьцааны зүйлийг нь одоо зардаг байна уу тэгээд мөнгө авах боломжтой гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ бусад этгээдүүдийн хувьд бол нөгөө дарааллаараа хэрвээ нөгөө одоо хөрөнгөөс нь үлдсэн өөрсдөө шаардлага ингээ хангуулсан Стейсэн л авах нь шүү дээ. тий. Ийм байгаа. За тэгээд эдгээр үндслээр бол улсын дэд юх эцэлэн дүгнэхтэй барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. За тэгээд зохицуулалтын этгээдийн хувьцаат компани хувьцааг барьцаалахад бол нөгөө зохицуулалтын этгээд гэж үзээ санхүү зохицуулах хорооноос зөвшөөрөл аавна гэдэг зохицуулалт хамаарахгүй. Харин одоо underwriter, broker, dealers гэдэг юм уу те одоо энэ мэрэгжлийн этгээдүүд хувьцаагаа байцаалуулж байгаа санхүү зохицуулах хорооноос зөвшөөрөл аавна. Гэхдээ энэ бол хувьцаат компанид хамаарахгүй. Хувьцаат компанид бол тэр хувьцаа барьцаалахтай холбоотой 18 оны журам бол үйлчлэнэ гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа. За үүгээр бол практикт бол яадаг юм л одоо ХК-гийн хувьцааг барьцаалах тохиолдолд ер нь бол нөгөө үн цасны төлөрсөн хадгаламжийн төвдөр тэр үн цасны одоо бүртгэл явж байдаг. Энэ нь одоо тэр компани энэ 40% тэмцэх тэдний ширхэг хувьцаа нь тэр компани дээр бүртгэлтэй байна гэдэг бүртгэл нь явж байдаг. Тийм болохоор үн цасны төлөрсөн хадгаламжийн төвд одоо тэр үн цаснаа тусгаарлуулах үйл ажиллагаа хийдэг юм байлээ. Барьцааны мэдээлэлээ бүртгүүлээд тэгжээч ер нь нөгөө тэр үн цасыг барьцаалсан байгааг нь одоо юу гэдэг чинь дахиж зах зээлд арилжах тэр боломж нь одоо хаагаад тийм яг процесс явагддаг юм байлээ. Яг тэр хэсэг миний санаж байгаагийн журмаар зохицуулдаг санагдчихэж байна. Зөв. Тэр тусгаарлах гэдэг нь одоо тухайн юуг яг 3 дахь читгээ зэрэг барьцаалаад явчих вэ гэдэг эрсдлээс сэргийлж байгаа юм шүү дээ. Эсвэл худалдаад авчих вэ гэдэг тий. Барьцаалгасан зүйлийг худалдаад Миний бодлоор яг тусгаарлах гэдэг нь тэр хүн дахиад барьцааны гэрээ байгуулад юу н барьцаалж болно шүү дээ. Зүгээр тэрийг худалдах одоо тэр идэвхтэй арилжаанаас нь холдуулаад тусгаарлаад тийм арилжаанаас нь холдуулж ил гэж ойлгосон. Тэгвэл бол миний бодлоор дахиад өөр итгэхэд бол барьцаалж болох байхаа. Тэгээд нөгөө аль төрүүлж мэдээлээ гэдгээрээ л. Зөв. За тэгээд энд хүрээд подкастын маань энэ удаагийн дугаар дуусгар болж байна. За тэгээд энэхүү маргаантай холбоотой ямар нэгэн тийм сэтгэгдэл ч юм уу эсвэл хуваалцсан санагдсан зүйл байгаа бол та бүхэн маань комментээр оруулаарай. За тэгээд биднийг сонссонд баярлалаа.